Хүнсний сүлжээний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчээс зах зээлд бэлтгэн нийлүүлж байгаа ургамал, түүний гаралтай хүнсний түүхийд бүтээгдэхүүний уул мөрийг мөрдөн тогтоох, цахим гарал үүслийн гэрчилгээ олгох зорилготой тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан цахим бүртгэл, хяналтын системийг хөгжүүлсэн ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Тариалан чиргэн аж ахуй нэгж та системд нэвтрэн орж өөрийн тариалангийн аж ахуйн холбогдох мэдээллийг бүртгүүлснээр талбайн түүхийн дэвтрийн цахим хөтлөлт, талбайн өгөгдөл, мэдээллийн сантай болох, ургамал хамгааллын бодис, бордоог зохистой ашиглах, хэрэглээгээ хянах, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан гэдгийг нотлох QR код бүхий цахим гарал үүслийн гэрчилгээтэйгээр бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах. Энэ системээр дамжуулан хүсэлтэд илгээснээр хөнгөлөлтөй зээл, урамшуулалт хамрагдах зэрэг давуу талууд үүсэх юм. Системийг хэрхэн ашиглах вэ? www.plant.mofa.gov.cg-ийн хаягаар эсвэл гаруй тасны аппликейшн ашиглан нэвтэрч орно. Тариалалт хийх газрыг ашиглах зөвшөөрлийг сумын хөдөө аж ахуйн засгийн мэргэжилтэнд илгээж баталгаажуулна. Тариалан чинь www.plant.mofa.gov.cg-ийн цахим системд тариалалтын мэдээ, талбайн арчилгаа, ургац хураалтын мэдээг тогтмол хөтлөх үүрэгтэй. Мэдээллийг бүрэн оруулсан тохиолдолд зах зээлд борлуулах бүтээгдэхүүндээ цахим гарал үүслийн гэрчилгээ авах эрх үүснэ. Тариалан чинь өөрийн харьяалах сумын хөдөө аж ахуйн засгийн мэргэжилтэнд гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлтийг системээр дамжуулан илгээнэ. Сумын хөдөө аж ахуйн засгийн мэргэжилтэн нь тухайн тариаланчин оруулсан мэдээллийг хянаж цахим гарал үүслийн гэрчилгээг олгоно. Цахим гарал үүслийн гэрчилгээ нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, аль аймаг, сумын хөрсөнд тарьсан ургамал вэ гэдгийг батлах бөгөөд авто тээврийн шалган бүртгэх нэгж болон мэргэжлийн хяналтын байгууллага хянаж, аж ахуй нэгж, дэлгүүр, үйлдвэр хүлээн авсан бүтээгдэхүүний гарал үүслийг шалгаж болно. Хамгийн чухал нь хэрэглэгч өөрийн худалдан авах ургамал, түүний гаралтай түүхийд бүтээгдэхүүний гарал үүслийг тэдгээрийн шошго, сав баглаа бодол дээрх QR кодоор шалгах боломж бүрдэж байгаа юм. Мөн ургамал хамгааллын бодис импортлох тоо хэмжээний хүсэлтийг системээр илгээж зөвшөөрлийг авна. Системээс тариалалт, ургацын баланс, ургац хураалт, ургамал хамгааллын бодис, бордооны импорт, худалдаа, зарцуулалт, сав баглаа боодлын устгал зэрэг мэдээ тайлангууд, улс, аймаг, сум, иргэн, аж ахуй нэгжээр гарна. Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан цахим бүртгэл, хяналтын системийн тусламжтайгаар хэрэглэгч та гарал үүсэл тодорхой ургамлын гаралтай эх орны эрүүл хүнс хэрэглэх боломж бүрдэх юм.